ямар ч байгууллага одоо мэдээллийн аюулгүй байдлын полиси бодлоготой байх хэрэгтэй байна гэдэг хамгийн чухал ойлголтыг бол одоо сургалтын эхнээс болоод сурч мэдж авлаа. Тэрийг бол ер нь бол одоо байгаа юм дээр ажиллахыг нэвтрүүлэхийг ер нь бол зорж ажиллана. Цаашлаад яг өвдөл яг хадгалагдаж явах үедээ дамжиж явах үедээ ер нь хамгаалтыг яаж хангааж ажиллах ёстой юм гэсэн практик датлагуудыг ер нь хийгээд ер нь одоо мэдээлэл өвдлийн дамжуулах үеийн хамгаалтыг шийдэх тал дээр их мэдлэг олж авлаа да. Ер нь өвдлийн одоо аюулгүй хамгаалттай одоо сүлжээний зүгээс дамжиж явахдаа ч гэсэн одоо security байдлаа хангах талаас нь дөнгөсний энэ сургалт бол аюул өргөжтэй байлаа. Тэрийг хангааж ажилласнараа ер нь мэдээлэл одоо сүлжээний дээгүүр дамжиж байгаа одоо яг байгууллагын одоо хамгийн чухал хэрэгцээтэй датануудаа яаж хамгаалах вэ гэсэн одоо мэдлэгийг л энэ сургалтаас олж авах юм байна да.